сайн байцгаана уу. За намайг Адигийн Цолонгэрл гэдэг Дундгой аймгийн Сайнцгаан сумын Үйзэн багийн малчин ард байна. Энэ миний байгаа газар бол Хинтээ аймгийн Батчирээд сумын Онон багийн нутаг Буурал гэдэг газар үрчирээд бууж хоноглоод энэ сайхан байгалийн зургийг түүхэн дурсгал зураг болгон үлдээхийн хамт өнөөдөр мөн энэ түүхэн ямар үйл явдал болоод байгааг үзэгч олондоо мэдүүлэх зүйтэй юм уу гэж үзээд энэ бичлэгийг хийж байна. Тэгэхээр энд өнөөдөр ямар түүхэн үйл явдал болоод байна вэ гэхээр зэрэг энэ Онон багийн нутгийн ард олны хүсэлт санал хүсэлтээр эндээс одоо энэ зүүн хойно харагдах энэ сайхан Тоон талзан гэдэг энэ хайрхны цаад бид буюу эндээс нэг 2 км хүрэхгүй газар Гутайн уурхай Гутайн даваа байгаа тэнд алтны үндсэн орд үйл ажиллагаагаа эхлэх гээд энэ жил үйл ажиллагаанд орох гээд ингээд үйл ажиллагаан шуудраад явж байна. Тэгэхээр үндсэн ордыг бол одоо ашигладаг үндсэн арга бол тэр цаад наатар гэдэг энэ хор ашиглаж ийж одоо бодис ашиглаж ийж одоо ашигладаг. Тэгээ тэр бодис хэрвээ алдагдах юм бол энэ байгальд болоод хүн энэ орчинд бол асар их хортой ийм зүйл байна. Энэ хорыг бол монголчууд одоо сүүлийн 20 жилийн хугацаа сайн мэддэг болсон. Дархны хонгороос өсвөлээд энэ Броколд энэ одоо зүүн хараа энэ Сэлэнгийн дархны нутагт бол энэ хортой бодис ашигласан энэ алтны хор холбогдлыг бол маш сайн ойлгодог болсон. Ингэснээрээ энэ нутгийн энэ сайхан амгалант орон энэ сайхан амьдын диважин шиг энэ сайхан орон маань эрх зүйн гөхөд юу болсон байх вэ гэдэг дээр нутгийн ард болон маш их сэтгэл зовж шаналж байгаа юм байна. Ингээд энэ шаналсан сэтгэл гомдол нь хамгийн гол нь юундан байна вэ гэхээр зэрэг өөрсдийн энэ сайхан амар амгалант амьдрал энэ сайхан хувь заяа сайхан амьдралаа өөрсдийнх нь санал хүсэлтээр ингээд оронгоор нь хөмрөө тайжих ийм байдалд хүргэсэнд нутгийн ард болон маш их гомдолтой байгаа юм байна. Тэгээд түүнээс гадна зөвхөн энэ өөрсдийнх нь хувь заяагаар тогтохгүй онон голыг дагаж ундаалдаг үе олон хүн мал араатан жигүүртэн загас жараахаа ургамал бүхнийг хорлж хөнөөх гээд байна. Та бүхний энэ шийдвэрээс болж энэ үе олон амьтан хор хөнөөл амсаж ийм аюултай байдалд хүрэх гээд байна. Та бүхэн маань Онон багийн иргэдээ та бүхэн маань дахиж хуралдаад энэ аюултай шийдвэрээ өөрчлөөч гэд ингээд энэ Хинтээ аймгаас сонгогдсон улсын их хурлын гишүүдээс авахгуулаад за тэгээд энэ аймгийн иргэдийн төлөөллийн урал энэ бүхэн Онон багийн хэдхэн үнийг гуйгаад говшаад наад санал хүсэлтээ өөрчлөөд наад шийдвэрээ өөрчлөөдгөөч гэж ингээ гуугаад дийлэхгүй ингээд бүтэн жил гар тойрон заргалзсны эцэст энэ үндсэн орд маань яг энэ үйл ингээд үйл ажиллагаанд шуудраад орчихсон байж байгаа юм байна. Хэрвээ энд одоо тэр хортой бодис ашиглаж алтыг ангижруулж ингэж ялгаж авна гэх юм бол энэ бүс нутгийн одоо байгаль орчны байдал бол туйлын хүнд байдалтай болох. Зөвхөн энэ Бачирээд төдийгүй энэ Ононг дагсан одоо 4 сум байж байгаа. Одоо манай Биндэр сум, Дадал, Норуулан, Баяадраг тэгээд одоо цааталт нь Доромтын 2 сум байна. Тэгээд энэ нутгийн байдал бол хүнд болно. Гэтэл энэ Онон багийн иргэд үнэхээр тэр шийдвэрийг үнэхээр өөрсдөө тэгж хүсээд санаачлаад ингээ энэ шийдвэрийг гаргаад ингээд өөрчлөхгүйгээд ингээд тас гүрийгээд байгаа юм уу гэтэл Онон багийн иргэдийн яриагаар бол шал эсэргээрээ юм байгаад байгаа сонсогдоод байна л та. Хамгийн гол нь юм байхгүй одоо миний сая ярьдаг. Харин яриад нэг тэр зүгээр далиндуулж одоо бид нэр одоо Онон багийн иргэдээс ихэж авах санал авахта бид нар одоо ингээд энэ бол урьдчилсан маягаар авч байгаа. Ерөөсөө тэзүү танаар энэ болж ийн үгүй юу? Болж ийн үгүй тэрийг өөр нь бид нар дээр нь нэмэх хасах юм юу вэ? Тэзүүгээ танилцуулах гэж хэлжээд танилцуулахад та нар зөвшөөрж байна уу үгүй юу? Тэгсэн тиймэрхүү маягийн юм ярьж тэрэн дээр санал авсан болохоос Онон багийн иргэд асуусан зүүндээ асуусан. Та нарын наад одоо энэ санал авж байгаас нь ерөөсөө алтны уурхаа оруулах санал биш үстэй мөн үү биш үү гэд асуух тэр үгүй. Энэ үл анхан шатны тийм тэр бол хамаагүй гэж хэлчихэ. Хамаагүй. Дараагийн юун дээр бол бид нар одоо санал авнаа гэд тэгээд яриад наадах санал авч яасан байхгүй юу? Тэгээд дараа нь иргэд хөрөөд ирэхтэй. Одоо ингээд энэ хавар ирэхтэй бид нар танаас дахиж санал авахгүй. Та нар авахгүй гэд би бүр тэр тасагт болж байгаа нөгөө тасаг дээр болсон хурал дээр байгаад би хийсэн шүү дээ. Та нар тэгэд бидний хуурж авсан. Анхан шатных гэж авсан. Одоо та нар дахиж бидний санал авах уу гэд асуухаар одоо авахгүй гэж. Тэгээ би та нар ингээ хуурсан байж тэгээд та нар малчтыг мэдлэг боловсруулгүй ингээд одоо уул уурхайн талаар мэдлэг боловсруулгүй ингээ малчтыг хуурж та нар ингэж санал авсан байна. Ингээд та нар одоо бүх хүчиг баримтаа тийш нь явуулж бүх юм асуудалгүй болгочоод одоо та нар малчтаас эрэхтэй дахиж санал авахгүй одоо орлоо гэд идэх чинь ямар учиртай ихэр өөдөөс юм хэлж чадахгүй байна. Тэгэхээр тэр хуулийн зөв гэдэг нь орж идэг гэсэн байхгүй. Бид нар бүх юм хуулийн дагуу явагдаж байна.
бид нар хулгай хийгээгүй, худлаа хийгээгүй. Та нар гарынхаа үсгээ бид нарт өгсөн шүү дээ. Тэгээд бид нар одоо хуулийн дагуу хамаг бичиг баримтаа үгүй дараа нь тэр тасаг дээр тэгсэн байхгүй. Тасаг дээр дараагийн хурал дээр би та нар тэгвэл дахиж санал авах уу авахгүй гэхээр тэгвэл та нар малчтыг хуурсан байна гэхэд өөдөөс юм хэлж чадахгүй. Мөртлөө ясэм дээр л малчтыг хуурцал байгаа. Тэгээд саналыг авсан байхгүй. Тэгэхээр зэрэг энэ байдлыг бол ядаж үнэн байдлыг дэлгийа. Одоо бидний энэ үнэн байдлыг төр засаг нь ингээд анхааралтай аваад ингээд энэ сайхан нутгийг юм ингээд байлгаж сайн сайхан байсан байгаагаар нь байлгаж болдгоо маа гэхэд үнэн байдал нь юм шүү гэдэг дуу хоолойгоо ямар ч байсан хүрэх ёстой хүмүүст нь хүрхэн зүйтэй байхаа гэж үзээд энэ нутгийн иргэд энэ 2018 оны 11-р сарын 29-нд Бачирээд сумын төвдөөнд цуглаад энэ алтны уурхайг эсэргүүцэж байгаа бүх хүмүүс цуглаад санал гомдлон ярьж хөөрё гэдэг шийдвэр түрээд ингээд энэ зарыг тарааж миний хувьд онон багийн айлуудаар явж байгаа байдал маань энэ юм а 3 дахь хоног дээр өнөөдөр явж байна. Ингээд энд нутгийн нэг сайхан айлд бууж хоноглолцоод ингээд өнөөдөр энэ байдлаа ямар ч байсан энэ сайхан нутаг дээрээс энэ байдлыг хүргэх зүйтэй юм уу гэж үзээд ингэ байж байгаа байдал маань юм аа. Энд ардаа ингэж байгаа байхгүй хуулийн дагуу гэдээ ярьж байгаа. Бид нар хуулийн дагуу ажиллана. Тийм. Хуулийн дагуу бид нар онон голоо, шургадгийн голоо, тухайн голоо, 8-ын голоо тэгээд тэр хөвчөө бид нар хуулийн дагуу гэдээ эднэр устгаж ийна гэд бид нар хараа суугаад байх юм уу? Үгүй шүү дээ. Тэгж болохгүй. Ер нь яагаад ч болох. Ер нь бол энэ чинь бол ер нь бол ганцхан манай Бачирээд сумын иргэдийн шийдэх асуудал ч биш. Энэ онон голын сав дагах өчнөө мянган энэ одоо өчнөө олон 6-7 сум байгаа билүү. 7 сумын эндээ чинь бүхэл мал хүн хүртэл ингээд бүх ундалж яадаг ийм юм чинь ганцхан онон багийн иргэдээс бүр тэр байтугай бүр ширээтийн бүх иргэдээ ч асуугаагүй. Нориглон баг дээр асуугаад бөөн хэрүүл болоод хөөгдөд наашаа ирсэн шүү дээ. Тэгээ онон багийн иргэдээс ганцхан иргэдээс авсан саналаараа ингэж асуудлыг шийдэж ингэж болохгүй л байхгүй. Тэгээ дээрэс нь бүхэл бүтэн ингээд урсж байгаа голыг кадастрын зураг дээрээс бүр байхгүй болоод гутаанд аваа гэдэг гол байхгүй байж ингэж юм гэдэг чинь ер нь бол хүмүүсийг бүгдийг л хуурж мөхилж байгаа. Энэ одоо энэ алтны үндсэн уурхайг ажилуулж байгаа энэ эзэд хэм бэ? Ямар үйл ажиллагаа явуулаад байгаа юм бэ гэдгийг бол одоо жишээлбэл энэ Pigmatic Mining компанийн гүйцэтгэх захирал Баатарним гэдэг хүний яриагаар бол эдгээр хүмүүс нь бол хамгийн үнэнч шудраг зөв мөрөөр явж байгаа. Энэ нутгийн олонд байгалийн өрөөгөөжийг өгөхийн тулд энэ нутгийн ард олны сайн сайхны төлөө өөрсдийгөө золин ажиллаж байгаа. Ийм аштай буянтай сайн үйлийг түгээж байгаа сайн буянтнууд юм гинэ. Энэ буянтай сайн үйлийг нь саа дотгор учруулах гээд ингээ шүүх цагтаа болоо тэмцэж байгаа энэ нутгийн иргэд болон энэ аймгийн засаг захиргаа энэ бүхэн бол сайн үйлийн эсрэг саа дотгор хийж байгаа нүгэлтнүүд юм гинэ. За харин Pigmatic Mining компаниг ажилуулад эхлүүл 90 гаруй ажлын байр шинээр бий болж жилдээ 500 гаруй сая төгрөг Батширээд сумын эдийн засагт орж ирж уг мөнгөөр төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд явах боломжтой болно. За гэтэл албан тушаалтнуудын явц ашиг сонирхлууд сулж сум орон нутаг уул уурхайн өргөөжийг хүртэх боломжоо эдэлж чадахгүй сууж байгааг хэлж байлаа. За нэг иймэрхүү байдлаар энэ хүмүүс бол нэвтрүүлгийг бол энэ бүх хэвлэл мэдээллээр хэрэгслэр бол цацаад байгаа юм байна. Ингээд нутгийн ард иргэд онон багийн иргэд бол үүнийг хүсээд байгаа юм а гэдгийг бол яриад байгаа юм байна. Тэгэхээр зэрэг үзэгч та бүхэн ч гэсэн үүнд өөрсдийнхөө оюунаар шүүн тунгаагаад аль нь нүгэлтэн аль нь буянтан бэ гэдэг дээр өөрсдийн саналыг хэлж нэмэрлэн үзье. Миний бодож байгаагаар юм бол өнөөдөр ламнар маань одоо аль талд нь байх юм бэ? Pigmatic Mining зөв юм уу? Энэ улс орны аврыгээд ингээ явж байгаа энэ хүмүүсийн зөв юм уу те? Энд чинь буйнууд аль нь нүгэл юм бэ гэхлээрсэн зэрэг хэрвээ Pigmatic Mining биш юм а гэх юм бол яагаад ямар учраас гэдэг нь гарч ирнэ те? Тэгэхээр зэрэг номын дагуу тайлбар өгөхлөөр зэрэг магадгүй бүгдээрээ зөв замаараа буюу нөгөө үндэс уламжлалт мал аж ахуйгаа хөгжүүлэх нь ийм гайхамшигт өнөөдөр 21-р зууны хөгжил дэвшлиг манлайлаад явах ийм гайхамшигтай юм байна штэ. Гэдэг юм а Монголын ард түмэн нийт ард түмнэрээ ойлгоод авчих юм бол бид нар энэ юмд бас эвтэйхэн ямар нэгэн зөрчилгүйгээр сайхан улс орноо аваад үлдчих юм болов гэдэг санаагаар та бүхэнд энэ санаа маань нэмэрлээсэ гэж бодож байна. За зөв. Гэтэл өнөөдөр буян нүгэл байраа сольсон энэ үед юу болж харагдаад байна гэхлээр зэрэг энэ голомт нутгийг минь самарч байгаа. Самрах үйл ажиллагаа хийхийн тулд ийм ностой заллин үйлдэж байгаа энэ хүмүүс маань хамгийн ариун гэгийн зам мөртөө 10 цагаан буянтнууд мэтэр ингэж сурталхуулга бол хүчтэй цацагдаж ингээд энэ хохироо тоцорч байгаа нутгийнхаа төлөө сайн сайхныхаа төлөө тэмцээд хүчрэхгүй хүрээд хоцорч байгаа энэ ард олон маань өөрөө
сайн сайхан үйл цаад хийж байгаа үйл бүтэх этгээд 10 хар нүгэлтнүүд мэтэр ингэж зарлал сурчаад байгаа юм шиг надад санагдаж байгаа юм а. Та бүхэн мөн өөрсдийнхээ санал бодлыг сэтгэл хэсэгт бичиж мөн тэгээд энэ үйл ажиллагааны эсрэг дуу хоолойгоо хүрэх болвол ямар нэгэн байдлаар өөрсдөө хүч нэмрэн оролцуулж ингэж бодитоор оролцуулж ингэх байхаа гэж хүсэж байгаа юм а.